Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэнд би өнөөдөр гайхамшиг төсвөр нас гэдэг номны сэтгэлгээ гэдэг сэдвийг ярьж өгөх болно. Тэгээд сэтгэлгээ гэдэг сэдвийнх нь ихэнд болохоор хүн болгон маань одоо дандаа ингэж эерэг зүйл бодвол эерэг зүйл нь биелнэ, сөрөг зүйл болвол сөрөг зүйл нь биелнэ. Тийм учраас бид нар одоо ингэж юу ч болсон бай ингэж эерэг зүйл бодохгүй сөрөг зүйл ингэж бодсноороо ингэж түгшээд бид нар тэр нь ингэж биелнэ гэж бодоод тэгээ биелээд тэгээ дээрэс нь ингэ дандаа сөргөөр биелдэг. Ерөөсөө эерэг зүйл болохгүй. Тийм учраас бид нар дандаа эерэг зүйлийг бодож явах хэрэгтэй. Тэр маань болно бүтэн. Тэгээ ерөөсөө тэгж бодох юм бол тэр зүйл чинь ингэ бүтэн. Харин болж бүтэхгүй зүйл ингээл бодоодох юм бол тэр зүйл чинь л болоод байна гэсэн үг. Одоо ингээл бид нар хичээл ингээд орох гээд байна шүү дээ, тий. Тэнгүүд одоо ингээл бид нар ингээл бүх хичээл дээр ингээл хамаг ингээл юугаа төвлөрүүлээл ерөөсөө өөртөө ингээл амралт чөхгүй тийм байдаг шүү дээ. Тэгэхгүйгээр ингээд чи заяа яг ингээд бүх хичээлүүд дээр ингээд 100% ингээд өөрийгөө яахгүйгээр ингээд бие сайн сул тавиад зүгээр ингээд багшийнхаа хийж өгсөн шинээр хийж өгж байгаа одоо шинэ хичээлийг ингээд ерөөсөө алдахгүй тэгээд өмнөөс хурцсан хичээлүүдээс сайн давтаад тэгээ ерөөсөө өөрийн зүйл бол хичээл дээр нэг анхаарал тавиах хэрэггүй. Тэгээд ингээд математик бол одоо ингээд хамаг зүйлээ одоо ингээд дайчилж хийх ёстой хичээл одоо мат физик. Тэгээ энэ хичээлүүдийг бол чи ерөөсөө юу одоо тэр хичээлд орж ирэх юм бол юу ч одоо юу руу ч өөр юу анхаарч болохгүй. Зөвхөн одоо тэр орж байгаа шинэ хичээлийг л анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол математик бол одоо ерөөсөө нөхөд амар хэцүү хичээл гэсэн үг. Тэгээд дээрэс нь ер нь бол чиний амьдралаар одоо ирээдүйд чинь амьдралд чинь арай ойрхон одоо ингэж ирээдүйд чи амьдралдаа ер нь ашиглах хичээл гэсэн үг байхгүй юу? Тийм миний хувьд бол энэ математик гэдэг хичээл бол ирээдүйд бол миний ингэ амьдралд бол маш сайн яах учраас одоо хэрэг болох учраас би математикийг бол голцоо 100% одоо анхаарлаа математик дээр хандуулдаг шинэ хичээл орж явахт ч тэр тийм тэгээд ингэснээр болохоор чи зөвхөн одоо математиктаа биш бус хичээлүүдэд анхаарлаа хандуулахгүй байна гэсэн үг биш. Адилхан бус хичээлүүдэд анхааруулна. Гэхдээ анхаарна. Тэгээд гэхдээ математиктаа арай илүү те одоо юу гэдэг чи одоо шинэ хичээл дээр ерөөсөө одоо юу яаж болохгүй чи юу ч болсон бай тэр хичээлээс одоо ингэ тасалж те тэгэж болохгүй учраас математикийн хичээлдээ сайн ингэж анхаарж байгаарай. Тэгээд дуудахгүй хичээл орлоо шүү дээ тийм ээ. Тийм учраас